Hi guys. За өнөөдөр хэдүүлээ хүмүүс яагаад хоосон мэдрэмжтэй байдаг вэ? Хичнээн гэр бүлтэй болсон ч цаанаа л нэг хоосон санагдаад хичнээн юм сурч мэдээд байгаа ч гэсэндээ цаанаа л нэг хоосон байдгийн учир шалтгааныг Масловын онолын дагуу тайлбарлаж авч үзье. За би хувьдаа энэ Масловын онолдоо бол багшийн сургалтанд сууж байхдаа багшлах эрхийн сертификат авахдаа яг анх удаа танилцж байсан. Сэтгэл судлал болон менежментийн ухаанд энэ онолыг ер нь бол маш их хүн газар ашигладаг. Тэр тухай гал удрах захирал, багш, Шинэ Монголын захирал, Улсын хурлын гишүүн маань хүртэл бодлогоо боловсруулахдаа энэхүү пирамидыг ашиглаж бодлого дээрээ хэрэгцээг тодорхойлоод тэрэн дээрээ бодлогоо боловсруулж байгаа гэдгийг хүртэл илэрхийлж ярьж байсан. Тийм учраас та нартай би энэ Масловын онол буюу хэрэгцээний шатлалын онол гэж юу вэ гэдгийг өнөөдөр тайлбарлаж өгөхөөр бэлдсэн байна. За Абрахам Маслов гэж хэн байсан бэ гэвэл 1900 оны ихэнх үед амьдарч байсан. 1970 онд бол өөд болсон. Бусад сэтгэл судлаачаас юугаар ялгаатай вэ гэх юм бол одоо Фройд ч гэдэг юм уу хүмүүс ихэвчлэн тийм асуудалтай, сэтгэл зүйн асуудалтай хүмүүсийн асуудлыг нь тодорхойлох гэж маш их судалгаа хийдэг байсан бол Маслов тэр үедээ эсрэгээр нөгөө талаас нь амжилттай яваа хүмүүсийг судалж үзье. Тэдний хэрэгцээ ямар бага насныг өнгөрүүлсэн, яасан болоод тэр хүмүүс амжилттай яваад сэтгэл дүүрэн аз жаргалтай амьдраад байна вэ гэдгийг нь судалж үзсэн байх нь. Салбар болгонд байгаа амжилттай, сайхан яваа, аз жаргалтай амьдарч байгаа хүмүүсийг амьдралын түүхийг судалж үзсэн. Тэр жутгаа Эйнштейнийг хүртэл судалж үзээд энэхүү пирамидаа бол гаргаж байсан. Ерөнхийдөө бол энэ хэрэгцээний шатлал гэдээ яриад байгаа шүү дээ. Хамгийн суур хэрэгцээнээс ахуулаад 1 2 3 4 гэдэг анхандаа 5 хэрэгцээ байсан бол яг амьдралынхаа төгсгөлд энийг илүү задлаад 8 хэрэгцээ шатлал болгож өөрчлөөгүй илүү дэлгэрүүлсэн. Хамгийн ихний суур хэрэгцээнээс ахуулаад эцэс төгсгөлд нь энэ хэрэгцээнүүдтэй 1 2 3 4-өөр ингэж хангацаар байгаад эцэс сүлд нь хүнд өгөх хэрэгцээ гэж байдаг. Тэр хэрэгцээн дээр очдог. Өмнөх хэрэгцээнүүд нь хангагдаж байж дараагийнхаа хэрэгцээний шатлал руу үсэрдгээ гэсэн ер нь бол гол санаа байна. Бусдад өгдөг өгөөмөр сэтгэлтэй, сайхан сэтгэлтэй хүн болгохын тулд маш олон хэрэгцээг хангагдсан байж ч тэр хэрэгцээ рүү очдог байх нь. За гол санаа нь бол энэ. Тэгэхдээ бусдад тусалдаг болтлоо ямар хэрэгцээг хангах шаардлагатай байдаг вэ хүн? Хамгийн ихний хэрэгцээ англиараа болохоор physiological needs буюу физиологийн хэрэгцээ. Энэ нь болохоор нойр, ус хоол, идэж уух юм, мөн дулаан гэр гэх мэтчлэн энэ физик бие маань эрүүл оршиход хэрэгтэй хэрэгцээнүүд. Ер нь бол энэ хэрэгцээн дээр тулгуурлаад манай ям маань нэг гоё хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нэг үдийн цай хөтөлбөр маш гоё төсөл гэж би боддог. Яагаад гэвэл at least энэ нь хүүхдүүдийг хичээлдээ явах урам зориг өгдөг, сургуульдаа явах шалтгаан нь болдог гэж би судалгаанаас харж ирсэн. Тэгэхээр энэ бол суур хэрэгцээ. Энэ нь хангагдсан байж ч хүүхдүүд дараагийнхаа хэрэгцээ рүү явдаг. Хоёр дахь нь safety needs буюу аюулгүй байдлын хэрэгцээ. За энэ нь болохоор хууль тогтоомж, дүрм журм, гэр бүлийн орчин гэх мэтчлэн тэр мэдрэмж орж ирнэ. Ингээд гурав дахь нь юу гэх юм бол belongingness буюу love needs гэж байгаа. Энэ нь юу гэсэн үг гэх юм бол хамааралтай байх. За хүүхэд ингээ гэр бүлдээ аюулгүй. За би өөрийнхөө байж болох юм байна. Энэ хорвоо ертөнц аюулгүй юм байна гэж мэдэрсэн тийм аюулгүй мэдрэмжтэй болсныхоо дараа бусадтай найзалж нөхрөх, бусдад итгэх боломж гарч ирдэг. Бусдаас хайрыг хүлээж авах, бусдыг бас халамжилж хайрлах хэрэгцээ бий болж эхэлдэг. Энэ амьдралыг аюулгүй гэж мэдрээгүй эсвэл гэртэндээ байнгын хэрүүл маргаантай арх дарс дүүрэн байдаг бол 3 дахь үе рүү үсрэх боломжгүй. За ингээд 4 дахь хэрэгцээ нь юу вэ гэх юм бол esteem needs буюу өөрийгөө хүндэтгэх хэрэгцээ. Өөрийгөө үн цэнтэй гэж мэдрэх хэрэгцээ. Энэ нь юу гэсэн үг гэх юм бол за одоо ингээд клубын найз нөхдийн дунд би тэдний нэг хэсгээгээд belonging мэдрэмж авсан байна. Тэгэх юм бол араас нь би нэг хэсэг
бусдаас хайр авахдаа ч чөлөөтэй, бусдад хайрч өгч чаддаг. Ингэсэн цагтаа би үн цэнтэй хүн шүү. Би энд хорвоо ертөнцид амьдарч байгаа. Энэ хорвоогийн тоосыг хөдөлгөж байгаа. Би өөрийнхөө чадлаар өөрийнхөө үн цэнийг энэ группд оруулж байгаа. Би энд байснараа үн цэнтэй, үнэлэгдэх хүн шүү гэдэг мэдрэмжээр дүүрнэ гэсэн үг. За энэ хэрэгцээнд хангагдчихлаа гэж бодъё. Тавдах нь cognitive needs буюу танин мэдэх хэрэгцээ. Ингээд энэ мэдрэмжүүдээ, энэ хэрэгцээнүүдэд хангацсан хүн одоо л энэ ертөнцийг таних мэдээ, шинээр юм сурыг, мэдээ, боловсрыг, юу юм болоо гэх мэтчлэн юм асуултыг асууж эхэлдэг буюу энэ хорвоотой танилцах хүсэл, ирмэлзэл нь дүүрч эхэлж идэг. Хэрэгцээ нь гарч эхэлж идэг. За энэ хэрэгцээнд хангагдчихлаа гэж үү. Тэгвэл 6-т нь aesthetic needs буюу гоо зүүн хэрэгцээ. Энэ нь юу гэх юм бол энэ хорвоо дэлхий ямар үзэсгэлэнтэй бэ? Энэ байгаль орчин, нарыг харах ямар сайхан, энэ агаарыг би мэдэрч байгаадаа тааламжтай байна. Гэх мэтчлэн одоо эмх замбраатай байх, аливаа зүйлийг цэгцтэй авч явах гэх мэтчлэн хэрэгцээнд хангагддаг гэсэн үг байна. За 7-т энэ хэрэгцээнд хангагдчихлаа гэж бодъё. Юм болгоноос ингээд айгүй гоё гоо зүг ингээд мэдэрч чаддаг хүн болчлоо гэж бодъё. Тэгэнгүүт 7-т нь self actualization буюу өөрийгөө хэрэгжүүлэх хэрэгцээ гэх юм уу да. Өөрийгөө хэрэгжүүлэх хэрэгцээ гэх нь ямар хатуу орчуулагдах ямар ч зүгээр юм personal growth байгаа хгүй. Би ер нь хин юм бол миний амьдралын утга учир юу юм бол би ямар зорилготой энэ хорвоо дээр ирсэн бол гэх мэтчлийн зүйлийг хайж эхэлдэг гэсэн үг байна. За ингээд энэ хэрэгцээгээ хангацлаа тий. Би ийм учиртай хүн юм байна. Миний өнгөрсөн ийм учиртай юм байна. Тийм учраас би өнөөдөр ийм байгаа юм байна. Миний зорилго ийм юм байна. Би ийм юмдаа сайн юм байна, ийм юмдаа муу юм байна гэх мэтчлэн өөрийгөө таних мэдэх, өөрийгөө нээн илрүүлэх энэ хүсэл тэмүүлэл гэж байгаа юм. За энийг мэдчихлээ гингүүд хамгийн сүүлдэх 8 дахь хэрэгцээ буюу transcendence. Энэ нь юу гэх юм бол бусдад туслах хэрэгцээ. Өөрийгөө мэдсэн, ингэсэн бүх ингээд гоё хамгаалагдсан мэдрэмж, харьяалын мэдрэмж бүх юм авчлаа. Ингээд бусдад туслах хэрэгцээнд гарч эхэлдэг. Одоо л яг чин сэтгэлээсээ би бусдад өгөө. Би тэрэнд туслая, энэ нь туслая гэж чин сэтгэлээсээ өвөөмөр сэтгэлээр бусдыг инэрч хайрлах чадамжтай болно гэсэн үг байна. Тэгэхээр одоо ингээд харах юм бол эхний хэрэгцээгээ хангаагүй бийж дараагийн хэрэгцээг авах юм бол тэр авж байгаа гэж бодож байгаа нь яг үнэндээ өөрийг чинь хамгаалах механизм байж магадгүй учраас эргэж буцаад өөрийгөө бага насндаа авч чадаагүй хэрэгцээнүүд байх юм бол хичнээн насанд хүрсэнч бай өөртөө тэр хэрэгцээг бий болгож өгнө. Жишээ нь гэх юм бол миний хувьд орчлон хорвоо хүмүүс амар аюултай санагддаг байсан учраас би интроверт гэдэг маскаар өөрийгөө маш их халгалж явсан. Гэхдээ ингээд ажиглаад хахад би зүгээр л өөрийгөө хамгаалдаг байсан байна. Яагаад гэвэл энэ хорвоо ертөнцийг би аюултай гэж боддог байсан учраас. Ингээд nervous system дээр одоо жишээ нь ямар нэгэн юм тохиолдох юм бол жишээ нь хүн над руу чанга орлох юм бол би шууд shutdown болоод ингээд freeze болоод гацчихдаг байхгүй яг юу ч хэлж чадахгүй, яаж чадахгүй ингээл. Тэгээ яг тэр хэсэг дун гэл яг юу ч санахгүй над тэр хүн юу гэж хэлсэн юм ч гэдэг юм уу. Ингэнгүүт чинь би нэг safety гэдэг зүйлийг мэдгүй тэр зүйлийг би аюул гэж бодонгуудаа нөгөө амтналаг шинжрүүгээ шууд ороод өөрийгөө хамгаалах бие механизм маань орж байгаа байхгүй. Тийм учраас би ингээд өөртөө ухамсартайгаар амьсгал аваарай, тайвшраарай. Энэ бол аюул биш ээ. Аюултай орчин биш. Энэ хүн бол намайг өвдөх гэж хэлээгүй. Тайвшрээ. Энэ бол аюул биш гэж би байнгын өөртөө сануулж хэмээнэ. Одоо л нэг хүмүүстэй нэг энгийн харилцаанд тэр хүмүүсийг аюул гэж бодохгүйгээр харилцаанд орж эхлээд ингэснийхээ араас нөгөө найзуудтайгаа айгүй гоё дотно яг өөрийнхөө байж эхлээд за ингээд хэрэлдчих юм бол намайг орхио явуучих болов гэсэн айдас мэдс мань байхаа болонгуудаа хэлий гэсэн үгээ хэлээд ойлгох нэг нь ойлгоод ойлгохгүй нэг нь яваад гэхдээ би үлдэж байгаа найзуудтайгаа ийм илүү тийм deep connection үүсгэж чадчих байгаа байхгүй юу. Гэх мэтчлэн өмнөх хэрэгцээгээ хангаж ийж дараагийн хэрэгцээнүүд үүсэх боломж бий болно. Би хувьдаа ингээд маш их сурах дуртай. Гэхдээ амар нь мэдрэмж надад төрдөг. Гэхдээ тэр мэдрэмжээ юу вэ гэдгийг танихгүй байдаг. Би мэдрэмжээшээ цухтаадаг. Миний цухтаах арга юу байсан бэ юм бол шинээр юм сурах байхгүй. Хизээч сурч дуустдаггүй гэд бүр намайг манай найзууд бүгдээрээ мэддэг. Жохон амьдрал сонирм болоод эхлэх юм бол би дахиад сураал нам уншаал ингээд. Яг үнэндээ би энийг өөрийгөө хамгаалах механизм буюу
би мэдлэгтэй байж иж л хүнд хайрлагдана гэсэн даалт итгэл үнэмшил байсан. Тэрийг олж нээж илрүүлээд за би ерөөсөө одоо энэ ерөөсөө донгийн нэг хэлбэр байгаа байхгүй юу? Мэдрэмж төрөөд эхлэнгүүд л хүн тэр мэдрэмжээсээ цухтаахтаа ингээ утас үздэг ч юм уу, янз янзын юм хийгээд байдаг. Яагаад вэ гэвэл өмнөх хэрэгцээнүүдийн аль нэг нь хангагдаагүй шууд тэр рүү өсөрсөн учраас тэр нь сэтгэлийн дүүрэхгүй, ханахгүй, хоосон мэдрэмж төрүүлээд байгаамаа гэсэн санааг өнөөдөр энэ Масловын онол бол ерөөдөө тэр чигт ингээ тайлбарлаад өгч байгаа байхгүй юу? Энэ дээр бол нас заадаггүй эд насандаа энэ хэрэгцээ нь чухал гэх мэтчлэн бол яг Маслов бол нас яг зоож хэлээгүй. Гэхдээ хүмүүс ер нь бол эдээс эдэн бага насандаа гэхдээ бага насандаа бол физикал болон safety гэдэг хэрэгцээ бол маш чухал байдаг. Өсвөр нас руу ороод ирэхээр нөгөө нэг хайр, хамаарлын мэдрэмжүүд маш чухал болоод эхэлдэг. Ахлах анги руу орохдоо өөртөө ихтэй гэдэг мэдрэмж маш чухал гэдэг. Гэх мэтчлэн яг насаар ингээд зүгээр л хүмүүс тааж бичсэн болохоос Маслов бол энэ юусаа хамаагүй гэж үздэг. Эйнштейний хувьд гэхэд Эйнштейн маш сүүлд хэлд орсон, бас бусдаас айгүй удаан хүүхдээсэн. Гэхдээ эцэг эхэнд Эйнштейнийг хизээч тэнэг гэж бодож байгаагүй онцгой хүүхдтэйгээ маш их итгэдэг байсан. Сониуч цангийн үргэлж дэмжиж асуултанд нь дандаа хариулдаг байсан. Гэх мэтчлэн safety гэдэг зүйлийг ээж нь аав нь хүүтэй байнга өгдөг. Зүгээрээ чи зүгээр гэжлэн ийм сэтгэл зүйн хувьд аюулгүй мэдрэмжийг аав ээж нь ингээд өгсөн. Ээжтэй маш их хайртай. Тэгээд ээжтэй өрөөж гэр бүлтэй байсан. Гэх мэтчлэн belonging, love гэдэг хэрэгцээнүүдийг ингээ хангалттай хангаж байсан учраас өөрөөр сэтгэх, толгой тархин ингээд ийм сэрэг байж чадж байгаа байхгүй юу? Өмнөх хэрэгцээ сэтгэл зүйн ийм хэрэгцээнүүд хангагдаагүй болвол энэ cognitive need буюу танин мэдхүү ухаан нь саруулаар ажиллах боломжгүй гэж үзээд байгаа. Ээж аавын өнцгөөс тэгвэл бодоод үзэх юм бол бид нар бусдад туслаач, бусдад сайхан сэтгэл гаргах гэж ерөөсөө тэр хүүхдээс нэх боломжгүй байгаа байхгүй юу? Өмнөх хэрэгцээнүүдийг нэхлээд бид нар хангаж өгөх хэрэгтэй. Жишээ нь гэх юм бол хичээл номдоо сайн байгаа ч гэдэг шаардлагыг тавихаас өмнө бид нэр хүүхдтэй аюулгүй мэдрэмжийг өгсөн байх хэрэгтэй. Хайрлагдсан, хамаарагдсан, энэ гэр бүлийн гишүүн гэдэг мэдрэмжийг өгсөн байх хэрэгтэй ахна. Тэгэж хэмээнэ хүүхэд хэлмээр байгаа үгээ хэлж чаддаг, өөртөө ихтэй багшаас асуулт асуух боломжтой болно гэж байгаа юм. Тэгэхээр яг эцэг эхний үднээс ч гэсэндээ яг энэ пирамидын дагуу хүүхдтэй аль хэрэгцээн дээр нь дутаад байна. Тэр хэрэгцээг хангахын тулд яах шаардлагатай вэ гэх мэтчлийн зүйл дээр анхаарад явхад энэ хүү онол нь тусалж байгаамаа. За ингээд хүн байх ухааны талаар надтай хамт суралцаж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Энэхүү онол нь таны амьдралд үнэхээр хэрэгтэй. Та нэг ч гэсэн зүйлийг ойлгож сурч чадсан гэж бодож ивэл лайк дараарай. Мөн та сонсч байсан судалгаа онолын талаар илүү дэлгэрэнгүй мэдмээр байвал комент хэсэгт бичээрэй. Би тэрийг нь судлаад дараагийнхаа бичлэгээр оруулж өгөх болно. Тэгээд дараагийнхаа бичлэг хүртэл түр баяртай.